Миний нэрийг Цэрэг гэдгээ би Өвөрхөн аймгийн Зүүн Баян улаан сумын уугуул хүн одоо тэр нутагтаа малаамалж байна. Манай байгаа газрыг хажуу болго гэдэг. Жижигэл боохгүй юу? Энэ манай нэг нь хүргэн. Нэг нь миний хүүгийнх. Тэгээд энэ гуравтайгаа хамтраад тэгээд заримдаа ойрхон малын одоо цагийн хатууд бол мал алдахтаа зэрэг ойрхон тасалж эрс багаар нь ялгана. Өрн дулаан цагтвал бас ингээд бөөгнж буун. Тэгээд биенийхэн дэм-дэмэнд л ингээд явж байдаг юм да. Манай монголчууд чинь одоо он овдон жил нүүдлийн улс гэж байсан. Одоо гэхдээ хөгжиж байгаа. Намайг Баатарт гэдэг Баачка гэж дууддээ. Морь тай юм эсвэл мотоциклтай л алдаг эндүүл хэлж байгаа. Харуугыг олон зарлалыг яаж иддэг дээ. Зүгээр тогоон чанаад ичдэг. Бас боодог хийж нарсанд нь. Таргыг одоо яах вэ? Зүгээр би залуудан баланчин явсан. Зүгээр боодгыг хийж байсан. Гэхдээ нэг тарганы боодог бол их сайн, хүний биеинд сайн. Тэгээ хүний хамгийн сонирхол татсан тийм хүн сухам. Тэгэл тэр чинь юмнаас ил гэж угаад тулмлаад тэгэл чулуугаа олойтгчаад гэдэс дотрыг навчиж ихж байгаад тэгэл махнууттай чулууг нь хож хийгээд амын баагаад гадна талын баяал нагдаж мөлчийл гэж сайхан болохтой зэрэг бастаагаад ирнэ. Чулуу гээл илгээж чинь дээр. Хаад. Юу их одоо? Чулуу байна уу? Чулуу бий. Тэгэл задлаад шөлийн нэгтгэл явуулж байгаа л тэгэл махнаас нэхлүүлээ тэгэл идэж эхэлнэ тэ. Намайг Нэмцэрэн гэдэг. Би 17 настай. Намайг Цэрэнбат гэдэг. Би 17 настай. Намайг Игсар гэдэг. Би 17 настай. Эрхийн мэргэний харваачаа донгойг бол
бид нар одоо сайн мэддэг одоо Монголын донгийг бас сайн мэднэ. Тэгээд энэ болохоор дээр одоо их гангач болж энийг тэрхэд байна ингээд 7 нар гараад тэгээд уусан ширгээтэй амар сайн харавдаг юм хараваач хүн байсан. Тэгээд энэ 7 нарыг тэр хүнээр харуулъя гэж бодож тэр нутгийн олон хүмүүс очиж тэгээд олонхын сандлаар очроонийг урьж залцгаа